Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр 2017 оны 1-р сарын 13-ны баасан гараг энэ цаг мөчид мэдээж үзэгч та бүхэндээ ээлжид тохирлоо явуулахад бэлэн болдог гэлээ. Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн ээлжид тохирол 17 цаг 30 минутанд л үзэгч та бүхэндээ шууд хүрэхэд бэлэн болсон байгаа. Яг одоо бидний Icon цэгийн болон үндэсний лотерейн аль биесны фэйсбүүкээр хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ орой мэндийг хүргээд өнөөдрийнхөө тохирлыг явуулцгаая. Мэдээж тохиролтой эхлээд оролцоход яах ёстойг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр та бүхэн манай хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч тоглох хуйцаа бүгслэр оролцох боломжтой юм. Тэгэхээр үзэгч та бүхний шууд хүргэж байгаа бидэн лөө явуулж байгаа 6 оронтой болон 4 оронтой тонууд ямар ч хүчингөө гэдгийг энэ цаг мөчид дахин дуулгах нь таатай. За ингээд өнөөдрийнхөө тохирлыг уламжлалт ясаараа 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлэх болон 4-ийг сонгон тоглож байгаа үзэгчид маань 3 боломж өгдөг. Энэ бол 4-ийн 1, 2, 3 дугаар зэргийн тохирлоод байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ би 4-ийг танилцуулах олон та бүхэн маань харин 4-ийн дагуу тоглоод өнөөдөр бас аацсан болох боломжтой юм шүү. Ингээд шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг орондоо тонод маань 4 удаа давхцснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон гэсэн үг юм. Тэгэхээр эндээ санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх өгөөд үзэгч та бүхэн тэрхүү 4 бөмбөлийг яг дарааллын загад зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой юм. Хамгийн багадаа 500 төгрөгнөөс эхлээд тоглох боломжтой. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсээд 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоо явуулах гэж байна. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эндээ санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг дарааллын дагуу яг зөв тааж чадсанаар үзэгч та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3. Эхний бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. За 3, 4 гэдэг өссөн тонууд гарч ирж байна. Дараагийн бөмбөлийг хамтдаа харцгаая. За дараагийн бөмбөлний дугаар тийг 3 дахь бөмбөлний дугаар тийг. За 3, 4 тийг гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн бол ингээд 4-ийн 3 дугаар зэргийн гацны тодруулах сүүчийн бөмбөлний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингэснээр шилэн хоргоноос 3, 4 тэг 9 3 4 тэг 9 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн яг энэ дарааллын дагуу 4 бөмбөлгөө зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм. Үзэгч та бүхэндээ баяр хүргэе. Өргөжлөлтөнд 4-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо үзэгч та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр 4-ийн хувьд яг адилхан гэсэн хэдэж үзэгч та бүхэн маань сайн сонсоод аваарай. Шилэн хоргонд маань мөн тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол ингээд 1, 2, 3, 4 гэд ингээд нийтдээ 40 ширхэг бөмбөлөг маань байрлуулсан байгаа. За эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг мөн яг дарааллын дагуу үзэгч та зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол 4-ийн 2 дугаар зэргийн тохирлыг та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Надад санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөг 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 9, 5 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 9, 5, 6 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. Ингээд сүүчийн бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос тоо амжилттайгаар гарч ирсэн. За ингээд шилэн хоргоноос 9, 5, 6, 1, 9, 5, 6, 1 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд үзэгч та бүхэн яг энэ 4 бөмбөлийг мөн яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. Мөн ялхан таны тавьж тоглох хамгийн бага мөнгөнд бол 500 төгрөг байдаг. Үзэгчд маань одоо сайн мэддэг болсон баха. За 4-ийн бололаа та бүхэндээ 3 боломжийг олгодог. 1, 2, 3 дугаар зэргийн тохирлууд бол энэ цаг мөчид явагддаг. Тэгвэл 4-ийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж 4-ийн 1-р зэргийн тохирол одоо та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Шилэн хоргонд маань мөн тгээс 9
хүрлэг цифр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлбэл тгээс 9 хүрлэг тоонууд маань 4 удаа давхцаар шилэн хоргонд 40 бөмбөлийг байрлуулсан. За эндээс мөн адилхан санамсруугаар 4 бөмбөлийг гарч ирэх болно. Эндээс гарч ирэх 4 бөмбөлийг одоогийн байдлаар бол хинч тааж мэдэхгүй байгаа. За харин азаа үзээд үзэгчд маань бол 4 оронтой тоонуудыг бүгэлсэн байгаа. Тэрхүү 4 бөмбөлөгтэй нь яг энд гарч ирсэн дараалалтай л таарч байвал үзэгч та өөрийн тавьсан боцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой юм шүү. Энэ бол дөрөвдгийн 1-р зэргийн тохирол. Ингээд та бүхэндээ төсөө дөрөвдгийнхаа сүүлчийн тохирлыг явуулж байна. За шилэн хоргонд мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг хэрэглэж байгаа. Эндээс 4 бөмбөлөг санамсруугаар ажиллан гарч ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар тийг. Эхний бөмбөлөгний дугаар тийг. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 6. 6-гийн тооны дор 6 сагааг үзэгч маань сайн харж байгаа. 6 сагаа тадрага бөмбөлөг маань иргэддэг. Дараагийн бөмбөлөгний дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 6 тиг 6 3 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. За дараагийн бөмбөлөгний дугаар мөн 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дөрөвдгийн 1-р зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Ингэснээр шилэн хоргоноос тиг 6 3 3 тиг 6 3 3 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн дөрөвдгийн тохирол дээр маань олоо 4 оронтой тоонуудыг бүглэх боломжтой байдаг. Энэ нь бол та бүхний бас өөртөө наад авчирдаг 4 оронтой тоонуудыг бүглэх боломжтой юм шүү. Нэг бөмбөлөг ердөө 4 удаа давхцсан байдаг. За өнөөдрийн дөрөвдгийн 1-р зэргийн тохирлын маань хувьд тиг 6 33 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 3 удаа 2 удаа гарч ирж байгаа юм байна. За ингээд хэрэг үзэгч та бүхэн яг энэ хүү бөмбөлийг яг энэ дараалалаар л зөв тааж чадсан бол өөрийн тавьсан боцоогоо 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд дөрөвдгийг тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дөрөвдгээс маань төрсөн маш олон азтан байгаа та бүхэндээ бүгдд нь баяр хүргэе. Өргөжлөл нь 50 сая төгрөгийн хонжиртой 6D тохирлыг одоо явуулах гэж байна. 6D-ийн маань хувьд бол өмнө тоглолтоос дөрмийн хувьд бага зэрэг өөр болж байгаа учраас үзэгч та бүхэн дөрмөө сайн сонсож аваарай. Шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэг цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол тгээс 9 хүрлэг 1 оронтой тоонууд маань 6 удаа давхцснаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Эндээс санамсргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынхнууд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин 2 бөмбөлгийг урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд 1500, 3 бөмбөлөг бол 150,000 төгрөг, за 4 бөмбөлөг бол 150,000 төгрөг, 5 бөмбөлөг бол та сая 500,000 төгрөгийг хожих боломжтой. За харин зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та 50 сая төгрөгийн аздан болох боломжтой юм шүү. Энэ бол Монголын хамгийн өндөр хонжиртой үндэслэл лотерейн 6D гэсэн тохирол. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Ширхэг бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг тагаад 50 сая төгрөгтэй болох боломжийг 6D маань та бүхэндээ олгодог. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Дөрөв 3 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 4 3 гэсэн 2 бөмбөлийг таасан бол 1500 төгрөг. 4 3 6 гэсэн 3 бөмбөлийг таасан бол 15,000 төгрөг. За 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 4. За энэ хүү 4 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд үзэгчдээ 150,000 төгрөгийн азтан болж байгаа. Дараагийн хувьд 4 3 6 4 гэсэн дараалал тааж чадсан бол 150,000 төгрөг хожиж байгаа. За ингээд 5 дахь бөмбөлөгний дугаар 1. 5 дахь бөмбөлөгний дугаар 1. 5 дахь бөмбөлийг үзэгчдээ тааж чадсан бол сая 500,000 төгрөгийн азтан болж байгаа. За ингээд 50 сая төгрөгийн азныг тодруулж байгаа сүүлчийн бөмбөлөг буюу 50 сая төгрөгийн сүүлчийн бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 8. За ингэснээр шилэн хоргоноос 4
3, 6, 4, 1, 8. За давтаж хэлье. 4, 3, 6, 4, 1, 8 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн эндгээр 6 бөмбөлийг яг энэ дарааллынхаа дагуу урдаас нь болон хойноос нь тааж чадсан бол 50 сая төгрөгийн Ацтан болж байгаа юм. За харин 4, 3, за 1, 8 гэдэг эдгээр одоо бөмбөлгүүдийг урдаас нь болон хойноос нь үзэгч та тааж чадах юм бол 1500 төгрөг 15,000 төгрөг гэх мэтчлэн мөнгөндөн ахиад явах боломжтой гэсэн үг. Тэгэхээр үзэгч та бүхэн бол эндээс ацтан болох бас маш их өндөр магадлал байдаг. 1500 төгрөгийн урмын хонжир хоцсон байсан ч үзэгч та азтай байна гэсэн үг юм шүү дээ. Энэ бол 6D тохирууллаа. Ингээд 6D тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлөлөө Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн хамгийн өндөр хонжиртай тохирлыг яг одоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр шагналын хувьд бол 120 сая төгрөгийн шагналтай 642. За дөрмийн хувьд бол бас өмнөх тоглолтуудаас илүү боломж өндөр байдаг юм шиг надад санагдаад байдаг. Тэгэхээр үзэгч та бүхэндээ одоо тоглолтынхаа дөрмийг танилцуулъя. Шилэн гарган маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол эдгээр бөмбөлгнүүд маань нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. Эндээс санамсаргүйгээр 6 үндсэн бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд та 120 сая төгрөгийн ацтан болох юм. Гарч ирсэн 6 бөмбөлийг дараалал харгалзахгүйгээр та тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийг хожих боломжтой. За энэ бол эхний боломж байсан. Дараагийн боломжийн хувьд бол 642 тоглолтын дээр маань ганцхан бонус бөмбөлөг гарч ирдэг байгаа. Бонус бөмбөлөг үе 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчтэй 4, 5, 6 бөмбөлгүүдийг тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус энэхүү тоглолт нэрээс маань хожих боломжтой байдаг. Энэ бол 642 тоглолт буюу хамгийн өндөр хонжиртай тоглолт байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ маш том амжилтыг хүсээд азийг өрөөгөөд өнөөдрийнхээ сүүлчийн тохирлыг явуулах гэж байна. 42 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй санаансаргүйгээр гарч ирэх 6 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн ацтан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлгний дугаар 18. Энэхүү бөмбөлөг таны тоглох хуудасны хаач байрлсан байх боломжтой. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6. гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлгний дугаар 17. 3 дахь бөмбөлгний дугаар 17. 4 дахь бөмбөлгний дугаар 32. 4 дахь бөмбөлгний дугаар 32. 5 дахь бөмбөлгний дугаар 19. Ингээд 120 сая төгрөгийн азны тодруулж байгаа сүүлчийн бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За ингээд үндсэн 6 бөмбөлөг маань бүрдсэн байгаа. Үзэгчтэй эдгээр 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн маань эзэн болж байгаа юм шиг. Ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг маань гарч ирж байна. За өөрөөр хэлбэл өнөөдрийн 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азны тус тодруулсан бонус бөмбөлөгний дугаар 38 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд үзэгч та бүхэн эхлээд 642 тохирлын үндсэн 6 бөмбөлийг танилцуулъя. 18, 6, 17, 32, 19, 9. За давтаж хэлье. 18, 6, 17, 32, 19, 9 гэсэн 6 бөмбөлийг үзэгчтэй дараалал огт харгалзахгүйгээр 642 төгрөл дээр маань бүгэлж чадсан бол та 120 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 38 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд өнөөдрийн маань тохирол тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хүрлээ 4D-ийн 1, 2, 3 дугаар зэрэг болон 6D 642 тохирлуудын маань азтан өнөөдөр тодорсон байгаа. Хэрэв үзэгч та бүхэн эдгээр бөмбөлөгнүүдийг
бүгдийг нь таарч чадсан байлвал та өнөөдөр аздан болж байгаа гэсэн үг юм шүү. Тэгээд өнөөдрийн тохиолдол дээр маань идэвхтэй оролцсон эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн маань тохиолдол үгээр өндөрлөх болсон байна. Мэдээж үзэгч та бүхэн маань хэрхэн аздан болсон бэ гэдгээ мэдэхгүй байгаа бол нэвтрүүлгийн манаас ухраагаад үзэх боломжтой. За харин аздан болоо шагналаа хаанаас авах мэдэхгүй байгаа бол 1504-ний урмын хонжирыг үзэгч та тасалбар борлуулж байгаа цэгүүдээс очиод авах боломжтой. Харин түүнээс дэш хонжирыг туул рестораны замын эсрэг тайлбарлах үндэсний лотерейгийн байран дээр хүрэлцэн ирээд авах боломжтой юм шүү. Таны тасалбар нэг сарын дотор хүчинтэй учир үзэгч та бүхэн нэг сарын дотор ирж хонжироо авч байгаарай гэдгийг дахин сануулгын зүйтэй ах. Ингээд өнөөдөр бидэнтэй хамтдаа исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ 7 хоногийн шинэхэн тохиолдлын шинэ азнуудтайгаа иргэн уулзлаа. Баяртай. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье.